Хоёр гишүүн намаас гарахдаа ёс зүйн хороонд өргөдөл өгөх ёстой байтал намын дарагт өгсөн нь манай намын 4-ийн 7-гийн 2 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэлээ. Намын анхан шатны байгууллагад өргөдлөө өгснөөр намаас хасагдсан тооцдог байна. Иймээс дээрх хорооноос гаргасан албан бичгийг хүчингүй хэмээн үзэж тогтоол гаргасан байна. Энэ хүмүүс маань бол гарах өргөдлөө өгсөн. Намын дүрмэнд бол намын гишүүрээс гарч байгаа хүн бол намын анхан шатны байгууллагад өргөдлөө өгөх ёстой. Тэгэхээр намын анхан шатны байгууллагад өргөдлөө өгснөөр намаас гарсан тооцогддог. Гэтэл эдгээр хүмүүс маань намын анхан шатны байгууллагад биш, намын даргад өргөдлөө өгсөн. Ингээд нөгөө дүрмийнхээ залтыг зөрчсөн. Улаан болон Тэрвэш давг гишүүд нь намын багчуулга нар сонгогдсон. Багчуулганы гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн, намын дэд даргын сонгуульд ажилтай. Энэ ажлууд намын багчуулга нараа хилцүүлж чөлөөлөх ёстой байтал улс төрийн намын тухай хууль зөрчиж, өөрийн тогооны өрмөөгөө олж, хүний тогооны хусам гордож, намаасаа оруулаа хэмээн тайлбар хийсэн юм а. Энэ хүмүүс нөгөө багчуулганаар сонгогдсон албан тушаалаа, сонгуульд албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байж Монгол Ардын намд илсэн байгаа. Улс төрийн намын тухай хуулийн Монгол улсын иргэн нэг намын харьяалтай байна гэдэг энэ улс төрийн намын тухай хуулийг бас зөрчиж байгаа юм. Мөн намаасаа урсан гих тодтгол зүйлсэн хоёр гишүүнийг иргэд сонгохгүй биз хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Айлын намын хаяа хатвч бараадан урваач шороочороо цоллуулан билүү хувааж идэх гэсэн горилго нь бүтлгүүтэн гэдгийг мөн хэлж байсан юм а.